За энэ юу вэ? Гарт энэ юу вэ? Би харагдчихэв нүггүй. Би тэр өглөө дөнгөж цай босоод байж гин. Тэгээд хүнсээ цуглуулад өчтөр орой захиалсан юмнууд маань ирсэн байна. Одоо бүгдийг гараа хөрөгчөндөө хийнэ. Өчтөр хөрөгчөө цэвэрлээ. Хөрөгч маань ингээл одоо хов хоосон байна. Одоо хөрөгчөө дүүргэнэ. Өчтөр бас нэг захиалж авсан юмнууд ингээ хийсэн байна. Энийг хөрөгч рүүгээ хийшүү заяа. Авсан юмнуудаараа дүүргэнэ. Тэгээд өчтөр хэдээр юм авсан бэ гэхээр 80,000 вон болсон. Тэгээ 80,000 вонд юу авснаа бас харуулнаа. Юу гэдэг? Тийм гүт те. Сайн уу гэж. Би гадаа байна. Хардат. Өглөөний цай. Энийг айгуу дуртай идчихэж байгаа тий? Аяа. Ингээс нэг цай өглөөний цай бэлдэж өгчий доо. Гадаа юм гай таг басан тий? Мама. Тийм маматай гоё тий? Вага. Тийм баага. Вага. Бэс это вага баата мама. Вага. То хай вага. Бэши баага. Ата дууд бол амар дуртай тийм. Эс энэ халуун сүйч би. Дууд бол амар дуртай зөвөр баавга хараад баавга болж байгаа. Тон дээр нэг юм бичдэг байхгүй. Жахасгац. За авсан юмнуудаа бүгдийг ингээд гаргаад тавьчлаа ширээн дээр. Гартай банан юу энэ хүнэн сүлц. Сая сүгэ усын те? Баба. Юу баба юм? Гага. Банана юу? Гого юм уу? Сая ингээд сүгэ бүтэн нуугаад дууссан. За тэгээд юу байна вэ гэхээр ийм өндөг тэгээд ингээд иймэрхүү юмнууд. Банан таалах. Ер нь бол эхний ээлжинд хэрэгтэй юмнуудаа авсан. Тэгээд ийм хөлдөөсөн гэвэл сонгон ногоо, брокколи. Бас луун захиас ирээг байгаа юм байна. Өөр чинь өөр нэг 2-3 юм дутуу байгаа юм шиг байна. Арай ирээгүй. За ер нь бол эднэр ингээд луун юмыг хасаад ер нь 70,000 вон. 70,000 гэхээр Монгол мөнгөөр нэг 150,000 орчимд иймэрхүү юм авахаар байна. Гартай битэрий өглөөний цай бэлэн болсон тий? Миний хүн дуртай юм. Ямар дээр чинь гартай нөө спэм хийгээг байхгүй. Энэ баба минийх үү яах? Миний хүүд энэ гоогоо шүү дээ. Энэ. За. Нэмэн чөтэ гартай ус. Жабу ава ояя мемежо ая Тимэхо гая мемежо хаяа гэдэг гая нууссан гарсан шүү. дайвуу ус Хоёлаа өдөр тийш гадаа гарч тоглоё за. Ханаа. Тийм биш. Миний үгийн дайна бууж ин. Динозаврууд нэн тий? Ача. Эда аса дайвуу. Ээж баярлаа гэж байгаа миний хөө. Аса. За. Дайвуу мэтүгтэй. Дайна бууж мэ гэд өгсөнд баярлаа гэж байгаа юм уу? Миний хөө өөрөө сонгож авсан шүү дээ дэлгүүрт ороод. Унла. Миний хөө болох юм шүү дээ. За гартаа битэр гэрийнхээ ойролцоо
Манай найз их байдаг энэ хотхон гэх юм апат. Монголоор бол хотхон те. Хотхонд нь хүрээд ирсэн. Тэгээд айгу гоё энэ гадаа. Цаг агаар айгу гоё. Тоглоомын талбайтай. Орчин айгу гоё газ юм. Ногоон байгууламжтай. Хотхноо танилцуулаач найзаа. Зайнад миний амьдэрч. Хамгийн дээд давхад амьдэрч. Амар зөндөө гоё гоё юмтай тий. Оршин суугчдынхаа үйлчлүүлдэг фитнестэй. Номын сантай. Тоглоомын төвүүдтэй. Гадаа болохоор ийм тоглоомын талбай бүр хоёр байдаг. Дотор бас нэг байдаг тий. Дотор байдаг нь одоо хүүтэнд тоглоход айгу гоё. Гартаа гоё юм уу? Чанга тулаач. Өнөөдөр цаг агаараас айгу гоё юм аа. Гоё байна. Манай гэрийн саяхан шинээр орсон байрны ойролцоо болохоор эдний энэ орчныг нь ашиглаад гоё салхилж хаад гоё гэхгүй. За захиалсан мах маань ирсэн байна. Тэгээд онгойлгож харуулъя. Тэгээ энд дэдэг хүмүүс махаа юу яаж авдаг вэ гэхээр сөүлд тийм махны дэлгүүрүүд байдаг. Тэндээс тэгбэгээр ингээд захиалаад авчдаг. Онгойлгох юм бол дотор нь юм байна. Энэ болохоор үхрийн гуйны цулмах. Юу н ахиухан авцсан байна. За тэгээд энд хэрцэн гурил манай хөр цовын дуртай болохоор хийж өгөхөд амар идэг. Тэгээд дахианы мах. Энэ чинь гахааны мах. Тэгээд ийм машинцсан мах. Үхрийн машинцсан мах. Энэ болохоор гартад хоол хийж өгөхөд бас амар идэг. Тэгээд энэ нь болохоор ястай л мах юм шиг байна. Бэлгэнд бонуснд нь ирсэн байна. За тэгээд одоо энийг янзлаад хөрөгч рүүгээ эндэ. За одоо болсон юм шиг байна. Сайн бацгаана уу? За ингээд албан ёсоор мэдчилж байна. За YouTube сувгтаа бичлэг оруулаагүй бараг жил болсон байна. Тэгээд жилийн дараа ингэрлээ. Хотлоо. Тэгээд өглөөнөөс хойш ингээд бас бичлэгээ багаар хийгээд уцаараа хийгээ явж байгаад одоо ингээд камера асаагаад бас хийж үзэж гин ямар байх нь. Тэгсэн чинь миний би тохируулгыг нь жоохон буруу игээд байгаа юм. Дуу жоохон сонин сонсогдоод ахыг уул ингээ бүх талаасаа сонсогддог тал дээр нь тавьсан. Тэгээд дуу жоохон өөр сонсогдож магадгүй шүү. Сая би тэгээд махаа янзлчаад гартаа унтцсан. Гартаас өчигдөр өнөөдөр хоёр айгүй өөрөө унтаад байна. Миний хүн унтаараа гэхээр орон дээрээ гараал өөрөө ингээл хөдөлж байгаа л унтаад хөдөг болсон. Тийм болсон. Одоо тэгтээ дараа яах юм мэдэхгүй байна. Уул ингээл надтай хамт заавал араасаа тэрүүлж мөрүүлжээж унтдаг байхгүй. Тэгсэн чи ашгүй 2 өдөр айгүй амар унтаад өглөө. Тэгээд одоо унтсан агуур нь жоохон завтай болоод тэгээд бас сонь сайхнасаа хуваалцъя гэж бодлоо. Жилийн хугацаанд бас зөндөө сонинтай зөндөө олон сонинтай зөндөө юм боллоо. Тэгээд бичлэг ерөөсөө би бараг төрхийнхээ өмнө ингээд амар идэвхтэй хийж чад төрөөд бараг бичлэгээ ер нь жоохон хаяа хийгээд тэгээ одоо бүр хийгээгүй жил болсон амар удацсан байна. Тэгээд бид гурав Солонгост ирээд бас удаагүй байна. Яасан бэ гэхээр түрүү жил 2 сард би сургуулаа магистрат төгсөөд тэгээ сургуулаа төгсөөд эндээ ажиллаж агаад зуны амралтаар 7 сард Монгол руу явсан. Тэгсэн чинь Монголд очиод тэгээд амар гинтийн шийдвэр гаргацсан. Гэр бүлийнхэнтэй ярилцсан. Тэгэл өөртөө ч гэсэн ярилцсан. Тэгэл ер нь Монголтай амьдрий гэж бодоод буцсан. Бид гурав тэгээд Монголд очиод бас энд бүх юмаа жин том болгож яваад Монголд очиод бас бүх юмаа жин том болгоод амьдарч байгаа. 4 сар амьдраад тэгээд за ер нь болидоо Солонгостой амьдарсан дээр юм байна гэдээ буцаад хүрээд ирсэн. Тэгээд буцаад ирсэн шалтгаан нь бол зүгээр л ингийн ер нь тэгэл орчин нөхцөл тэгэл бүх юмараа ингээд шал өөр байсан болохоор бас хэдэн сар амьдраад одоо харьцуулж үзээд анхандаа бол ер нь буцаад ирнэ гэж ерөөсө бодоогүй л дээ. Тэгээд Монголд бас нэг хэдэн сар амьдраад за ер нь Солонгосын дээр юм байна гэж бас боломж нөхцөл байгаа учраас тэгээд
буцаад хүрээд ирсэн. Тэгээ Солонгост ирээд сая дахиад виз мизээ хөөцөлдөөд тэгээ саяхан бас байрандаа орлоо. Тэгээд хэд хоног бас найзындаа 20-д хонсон байхаа виз мизээ зохицуулаад юм хүмүүжинтэн болгосоор 20 хоног гэж саяхан байрандаа ороод тэгээд одоохондоо бас сайн тогтчих дуусаагүй лээ. Тэгээд тиймэрхүү сайн сайхантай тэгээд гардаас Монголд очиод хилд ороод монголоор хилд ороод ирсэн бас давуу тал гэх юм уу. Одоо энэ цэцэрлэгтэй явах юм бол тэгэл буцаад солонгос сэргээл солонгосоор яриад солонгос хэлээ бүр сайн сурах байх гэж бодож байна. Зүг ингээд хаздаг те. Аяа болгодог те. Тийм зүгийн цэцгийн балыг нам ямар гоё амттай юм нам гэж. Оо чи тэгээ зогчож байгаа юм уу? Өөр юу вэ? Баба. Зүгийн баба юм уу? Хөрөн. Энэ хоёр өнөг зодтолдож чинь те. Битээ зодтолдоод бай гэж загинчих юм. Ууралчих энэ хоёр л. Ууралцсан те. Crying baby гэж. Yeah. Аяа, юу чиж. За шүсэд төрөж баярлаа. Гардаа ингээд яа болохоор ингэж байгаа. Ингээд шүсэд төрөж өгдөг тий. Хүй. Хаяа болгоод энэ мама уйлж шít. Миний хөө цог битээ цохоо. Иви гэдэг байхгүй юу? Энэ шумуул шүү дээ.